миний аавын ганц хэлдэг юм олон хүн эвгүй байх юм бол унчин ганцаас долоон дор явна шүү хүүхдүүд минь гэ. Ингээд байнга нэг сургаалын үг хэлдэг. Би нэг ээжигээ дурсаж ярих аягүй дуртай. Шинэ жил болно гэж хүүхдүүд нэг амтан хайчилж иргээ бидний үед чинь ямар бэлэн юм байхгүй дандаа нэг амтны дүр сайжлуулна чимэглэлэн сургуулаа чимэглэлэн тэгээд ингэж ээж ерөөсөө ингээд 5 хөшөө мадыг зураад хайчлаад зэн дээр дохоод ингээд зааж чимэгдэг байсан шүү дээ. Тэгэхээр ээж маань тэрийг бүгдийн хүүхдүүдтэй 5 хөшөө мадыг хайчилж ингэж бүр бэлдэж өгдөг байсан. Тэгээд би одоо боддог их мондөг одоо авиасаа хөгжүүлнэ мөгжүүлнэ гэдэг яг энэ юм төрсөн бол ээж маань агуу хүн байж дээ уран хүн байж. Эрхэм үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эгэл эмэгтэй нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын зочноор Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Лам Дулам өргөдөн ирсэн байна. Нэвтрүүлгийн минь урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Телевиз үзэж байгаа нийт үзэгчдээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Лам Дулам төлөөлөгчийн хувьд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хамгийн анхаарчны нэгж буюу багийн засаг даргаар олон жил ажилласан. Энэ бол иргэдтэйгээ хамгийн ойр ажилдаг юм нэгжшүүдээ. Тэгэхээр багийн засаг даргын ажлын албаны онцлогийн талаар хоёулаа яриагаа эхлэе. За багийн даргаар 2005 оноос эхлэн 17 жил тасралтгүй ажилласан. За багийн засаг даргын ард хэн байдаг вэ? Иргэд байдаг. Иргэд маань жаргал зовлонгоо багийн даргатгаа хуваалцдаг. Багийнхаа иргэдтэй хамгийн ойр ажилдах нэгж бол багийн засаг дарга буюу багийн засаг даргын ажлын алба байдаг. Тэгээд иргэд маань хүний амьдрал маш ариун. Тийм учраас иргэдийн санал хүсэлтийг багийн дарга байнга хүлээж авч дээш нь уламжил шийдвэрлэдэг ийм онцлогтой алба. За тэгээд багийн даргын ажлын албанд багийн нийгмийн ажилтны зохион байгуулагч ажилладаг. За миний хувьд бол яг багийн даргаар 17 жил ажиллахад нэг л зүйл боддог. Багийн даргаар ажиллахад амаргүй, аман сайхан. За амаргүй гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл иргэдийн амьдрал баян учраас иргэд маань жаргал зовлонгоо өөртөө тулгуурласан асуудлаа хамгийн түрүүнд багийн даргад ирж санал хүсэлтээ өгөх шийдвэрлэхийг хүсдэг. Харин багийн дарга төдийлөн яг тэр иргэдийн хүссэн санал асуултыг шийдвэрлэхэд төсөв хөрөнгөний асуудлыг шууд захиран зарцуулдаг тийм эрх байдаггүй учраас бас миний хувьд бол амаргүй гэж бас боддог. Сайхан нь бол сайхан сэтгэлээр иргэдтэйгээ ажиллах нь бол хамгийн сайхан ажил. Таны хувьд бол Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын цөөхөн эмэгтэй төлөөлөгчийн нэг. Тэгэхээр эмэгтэй төлөөлөгч нар маань нийгмийн салбарын асуудалтаас түлхүү анхаарлаа хандуулж тэнд бас байр суурь илэрхийлж байна удаа л гэж харагдаад байдаг. За эмэгтэй 5 төлөөлөгч байдаг. Ер нь ингээд төсөв хөрөнгө батлах ер нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг ер нь төсөв баталдаг гэдгээр хүмүүс ер нь ойлгодог. Төсөв бол аймгийн төсөвч бай, сумын төсөвч бай, ерөнхийдөө тэр хэмжээ хязгаартай хөрөнгө оруулалтынхаа саналыг төлөөлөгч нар оруулаад ингээд төсөв бол батлагдана. Харин нийгмийн асуудал дээр нэлээд бодлого зангидж, дуугарч, дуу хоолойгоо хүргэж иргэдийнхээ сайн сайхны төлөө эмэгтэй төлөөлөгч нар бол нэлээд энэ дээр төлхөө ажилладаг. За аймгийн бодлого маань урт хугацааны бодлого, богино хугацааны бодлого, жилийн аймгийн нийгмийн бодлогын хөгжлийн төлөвлөгөөнд эмэгтэй төлөөлөгч нийгмийн талын асуудлаа нэлээд оруулж батлуулж чаддаг. За энэ маань миний хувьд бол ард иргэд байдаг 17 жил багийн засаг даргаар ажилласны хувьд иргэдийнхээ санал хүсэлт юун дээр иргэд маань санал хүсэлт багт ямар ажил тулгамддаг, багт нэн тэргуунд юу хийх вэ гэдгийг 17 жилийнхаа бас ажилласан туршлагаас би иргэдийнхээ санал хүсэлтийг бодлого боловсруулахад тусгаж ажиллаж ингэж ирлээ. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч бол байр сууриа илэрхийлэн альва нэг аймаг орон нутгийн томоохон асуудлуудыг бас хэлэлцэн шийдвэрлэдэг. За үүнээс гадна тухайн сонгогдсон багтаа, тойрогтоо тэдний тэнд амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх гэдэг юм уу. Энэ тал дээр бас их санаа тавьж ажиллах нь чухал шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд таны эмэгтэй төлөөлөгчийнхөө хувьд санаачлан хийж хэрэгжүүлсэн бас ямар томоохон ажлууд байна вэ? Эмэгтэй төлөөлөгчид бид нар бас хоорондоо маш их уялдаа холбоотой санал бодлоо хуваалцаж, ер нь бодлого боловсруулахад эмэгтэй хүний бас дуу хоолой нэн шаардлагатай, бас зөв тал руу бас бодлого боловсруулахад хэрэгтэй бас түлхэц болдог юм уу гэж бид нар бас нэлээд нэгдсэн бодлоготойгоор энэ 4 жилд
одоо ажиллаж байна. За бид нэр одоо хоорондоо ярьж байгаад ер нь одоо хүний амьдралд тийм боловсрал шаардлагатай, эрүүл мэнд шаардлагатай тий амьдрал амь амжиргааны одоо бүхэл одоо асуудлыг бол эмэгтэй хүн бас нэг арай өөр нүдээр хардаг. Тэгэхээр иргэдийн одоо хамгийн нэнд тэргүүн тулгамдлаг эрүүл мэндийн үйлчилгээ ер нь яаж хурж ажилддаг юм бол эрүүл мэндийн үйлчилгээг иргэд маань авахад юу одоо бас тулгамдаад идэх юм бол гэдэг дээр бас нэг өдөр бүсийн онцлогын эмчилгээ төвдөр ажиллая гэж 5 эмэгтэй бас ажлаа төлөвлөд нэг өдөр ажилласан байгаа. За тэгтээ ажиллахдаа бол бүсийн онцлогын эмчилгээний төвийг удирдлагуудтай ингэж уулзаж за мэдээлэл авах биш. Зөвхөн одоо тэр цаг тавлах үйлчилгээнээс эхлээд номер авахаас эхлээд иргэдийн одоо яг тэр одоо цэг дээр очиж бүгдээрээ ингэж нэг бүтэн өдөр ажилласан. Тэрнээс эхэлсэн. За тэгээд ер нь одоо ингэж хүмүүст юу тулгамдаад ингэдэг одоо нөгөө одоо иргэдэг ингэж ярилцсан байгаа. Тэгэхээр энэ дээр бидэд бас ямар нэгэн ажил хийхэд нэг эцсийн нэг үр дүн гэж байдаг, эцсийн нэг бодлого байдаг. Тэгээ юун дээр одоо энэ иргэд маань бүхэндээ нэг бол 13 маягт авч өрхийн эмнэлгээс авч 2 дугаар шатлын эмнэлэгт үзүүлдэг маш хүндрэлтэй байна. Энд чиглэлээр одоо хүмүүс уулзсан бүх хүмүүс энэ дээр 100% одоо санал гомдоо хэлж исэн. За тэгээ бид нар одоо эцсийн одоо үр дүнгээ удирдлагуудад тавьсан шийдвэр гаргах төвшөнд бас энэ асуудлыг бас тавьж ажилласнараа одоо бас зохион хэмжээний үр дүнд хүрсэн байхаа гэж миний хувьд бодож байна. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд одоо өөр үзэл бодолтой хүмүүс суун. За тэгээд альва нэг асуудалтаас бүзэл бодолд таарахгүй гэдэг юм уу байх нь зүйн хэрэг. Гэхдээ нийтийн эрх ашигын төлөөх асуудал дээр эвлэлд нь нэгдэж чадна гэдэг бол их чухал шүү дээ. Тэгээд ингээ өнгөрсөн жилүүдэд бас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралыг хараад байхад бас дотроо нэлээд хагаралтай үзэл бодлоосоо болоод за альва нэг одоо нэгдсэн байр суурьтай байж чадахгүй юм асуудал харагддаг. Тэгвэл бас энэ 4 жилд байгаа энэ эмэгтэй 5 төлөөлөгч манаас эв нэгдэл ер нь хэр байдаг вэ? Эмэгтэйний хувьд бол ямар нэгэн одоо асуудал дээр одоо зөрөлдлөө гэхэд тэрийг маш сайхан ойлголцдог ийм нэг юм чадвартай байдаг юм уу гэж миний хувьд бол бодсон. Тэгэхээр нэг фактор туйлшраад байдаггүй. За бидний хоёр дахь нэг том ажил бол бүгдээрээ бас самд нэгдээд ер нь одоо ингээд төгс ангийн хүүхдүүд ер нь ямар бодолтой байдгийг ер нь хурал гэдгийг ойлгодог юм уу? Иргэдийн төлөөлөл гэдгийг хүмүүс ойлгодог юм уу гэдэг дээр бас энэ сургуулиудын төгс ангийн хүүхдүүдтэй эмэгтэй төлөөлөгч бид нар бас уулзаж ярилцж ирсэн, багш нартай уулзаж ярилцж ирсэн. Тэгэхэд ер нь ингээд ямарваа нэгэн одоо нийгмийн асуудлын бодлого, хүмүүсийн одоо хоорондын асуудлыг эвийг ингэж эвлүүлэн нийлэхэд эмэгтэй хүний хувьдас бас байдаг юм болов уу гэж миний хувьд бодож байна. Нэг яг олон намын системтэй сонгол болоход одоо бүхэл одоо бие даагч намуудаас одоо төлөөлөл сонгогдож одоо бүрддэг. Тэр бол миний бас нэг бодол байдгийг. Хэрв одоо сонгосноосоо хойш тэр намын ямар ч хэлсэн намынхаа үзэл бодлыг бол өөртөө шингээгээд нам гэдэг улс төр гэдгээс ямар нэгэн асуудал битээ хандаасаа иргэдийнхээ төлөө, нийтийнхээ төлөө, нийгмийн сайн сайхныхаа төлөө нэгдэж сайхан бодлогоо боловсруулж асуудлаа шийдэж ингэж одоо үр дүнтэй энэ 4 жилийн хугацаанд үр дүнтэй ажиллавал бас болохгүй юм гэж байхгүй. Миний өөрийн одоо бодож явдаг банк гэдэг зарчим юм байгаа. Тэгэхээр таны хувьд 17 жил одоо багийн засаг даргаар ажиллана гэдэг бол багийнхаа иргэдийн бүхий л одоо жаргал зовлон амьдралыг бол одоо бас гарын 10 урагш л мэддэг болсон байх. Тэгэхээр энэ ч утгаараа багийн иргэд бас таныг итгэл хүлээлгэж аймгийн иргэдийн оролд сонгосон болоо л гэж бодож байна. Тэгэхээр энэ 4 жилд одоо баг руугаа яг 2 дугаар багтаа чиглэсэн ямар томоохон ажлуудаас хийсэн бэ? Ер нь 17 жил ажиллахад бас нэг өөр юм гэсэн арга барилтай болчтой юм байлээ. Одоо бараг сэтгэл зүйч болчтой юм байлээ. Багийн дараа одоо бидний ард бол багийн дараа ардад иргэдэл байдаг. Иргэдэхэл төлөө ажиллана. Иргэдэхэл бид нэр сайн сайхны төлөө ажиллах гэж ингэж иргэд маань биднийг 4 жилээр сонгож байгаа шүү дээ. Тэгэхээр миний бас нэг одоо арга барилч гэх юм уу тий 17 жилийн ажлын одоо юу ч арга барил иргэдтэйгээ яаж ажиллах вэ? Онцлог нь юу? Ер нь яавал иргэдийн итгэлийг хүлээх үү? Тийм ээ гэдгийг би бас аюу их бодож ажилладаг. Багийн ажлын албанд нийгмийн ажилтны зохион байгуулагчтай би бас зөвлөмж үүрэг чиглэл өгтөө. Ерөөсөө л хүн асуудлаа хандаад баг дээр ирнэ. Тэгэхээр сайн байна уу та энд суу гэдгээс л тэр ажил эхэлнэ. Харьцаанаас харилцаа үүсдэг тийм ээ. Тэгэхээр хүн одоо яаж эхэлж хүний хүлээж авна тэр л одоо тэрнээс цаашаа харилцаа үүсэт явна. Тийм учраас одоо иргэд ирээд асуудлаа шийдвэрлэхэд би мэдхгүй та тийшээ яв тэр байгууллагад очиж тэрнтэй уулз гэдэг асуудлыг битгий тэр хүнийг тэгж явуулаарэ.
тэр хүн асуудлаа шийдвэрлэх гэж одоо зорж ирж тийм ээ. Яг хүн бүхний асуудлыг шийдэх боломжгүй. Тийм чадахгүй байж болно. Тийм шийдэх юугүй байж болно. Гэхдээ би таны асуудлыг цааш нь уламжлая. Уламжлаад өгье, хүнтэй уцаар яриад өгье, таны боломжийг би хайгаад өгье гэж ингэж харьцах хэвээр. Ингэж одоо жинхэнэ одоо иргэдийн итгэлийг хүлээж авч иргэд итгэж хоорондоо итгэлцлийн үүднээс ажил сайхан явна гэдгийг одоо би багийн ажилтны нийгмийн ажилтнаа маш их зөвлөдөг. Энэ шугамарч манай миний одоо хамтарч ажиллаж байсан нийгмийн ажил зохион байгуулагч нар одоо маш сайн ажиллаж иргэдийн итгэлийг аюул сайн авдаг. Иргэд маань ч бас багтаа итгэл бас энэс үүдэлтэй бас байдгийн болов уу гэж одоо би бас нэг юм арга байдлаар ажиллаж исэн. Тэгэхээр надад итгэл хүлээ аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр одоо иргэд маань сонгосонд би одоо маш их одоо үүрэг хүлээж тэг иргэдийнхээ дуу хоолой болж ажиллах үүрэг хүлээсэн гэж би боддог. Тэгэхээр баг дээр одоо бүтээн байгуулалтын ажил бол маш их байдаг. Тэр бүгдийг энэ 4 жил бүгдийг нь одоо ингээд шийдвэрлүүлээд бүх одоо зүйлийг одоо сайн сайхан болгоно бол бас цаг хугацааны асуудал. Тэгэхээр энэ 4 жилд бол бүтээн байгуулалтын ажил одоо өрхийн эмнэлэггүй эрүүл мэндийн үйлчилгээ маш их хол. Тийм учраас өрхийн эмнэлэг гэдэг юм тулгымцсан асуудал байсан. Тэгээ 2 3 дуурайгийн аймгийн хурлын төлөөлөгч нар хоорондоо нэгдэж гад саналаа боловсруулж аймгийн төсөв хөрөнгөөр одоо өрхийн эмнэлгийг шийдвэрлсэн. Энэ бол томоохон одоо иргэд рүү чиглэсэн одоо хөрөнгө оруулалтын ажил. За өмнө нь иргэд маань одоо эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авахын тулд аймгийн төв рүү очиж үйлчлүүлж үзүүлдэг байсан бол одоо эндээ чирэгдэлгүй ойрхон унаа хүсний төсөв зардал байхгүйгээр гэрийнхад иргэдээс ингээд эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээг авж байгаад бол маш их сэтгэл хангалуун байгаа. За дараагийн ажил бол манай дээр бол аж ахуйн нэгж сургууль гэвэл одоо цөөхөн байдаг. Хан уул сургууль, баг сургууль, цэцэрлэг. За цэцэрлэгийн асуудлыг одоо шийдэж яана гэдэг чинь бид ард иргэдийн асуудлыг шийдэж гэнэ гэсэн. Тэгэхээр цэцэрлэг маань одоо дотор сан техникийн асуудал бүрэн одоо засвар хийхээр болсон. Тийм учраас тэр саналыг хүлээж аваад мөн одоо сан техникийн асуудлыг бүрэн одоо хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж санал оруулалт шийдвэрлэж өгсөн байгаа. За баг сургуулийн ноёдлын асуудал, за тэгэл гадна одоо уурын цохны асуудал энэ бүгд одоо бас л одоо төлөөлөгч биднэрт одоо Гэрлбаатар төлөөлөгч бидэд одоо бас санал тавьж бид нар тэрийг одоо шийдвэрлүүлэх төсөв хөрөнгийг шийдэх ийм асуудлыг нь одоо шийдэж өгсөн байгаа. За хамгийн хэцүү одоо яг иргэдийн амь амьдрал руу чиглэсэн асуудал манай 2 дугаар багийн хэрлэн марча усан гээд бас гудамж байдаг. Тэнд маш олон айл өрх төвлөрсөн. Тэр нөгөө голын одоо ойрхон одоо байралтай учраас голын одоо үерийн ус ингээд автах маш их эрсдэлтэй олон жил болсон. Тэгээ ер нь одоо ингээд ямар ч хэлсэн одоо энэ үерийн голоос одоо ингээд голын хаялгын бороо ихтэж бол урдаасаа үер боо араасаа одоо төв замын одоо ус уршаа буудаг. Тэгээ тэр айлууд одоо үер тавтчихсан удаач байна. Тэгээ айлуудын бас амь амжиргаа бас энэ дэр маш их одоо алдагддаг учраас иргэдийнхээ саналыг одоо бас төлөөлөгч нар бид нар хүлээж аваад тэнд ус цайлуулах хоолой хийж харин саяны энэ зуны одоо борооны ус харьцангуй одоо бас бага эрсдэл багтай байлаа. Тэгээд иргэдийнхээ бас амар амгалан орчинд бүрдүүлэхийн тулд одоо гэрэлтүүлгийн асуудлыг ерөнхийдөө бас 70-80% одоо жил бүхэн л одоо бага хэмжээгээр гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэж байна. За модон хөр хүртэл одоо 2000 өнгөрсөн онд бол аймгийн төсөвт саналыг тусган хөрөнгө оруулалтыг шийдвэрлж гэрэлтүүлэг тавьсан байгаа. Тэрэн дээр бас хүмүүс их сэтгэл өндөр байдаг юм байлээ. Тий одоо ингээд сайхан амар амгалан бид нар ер нь ингээд төлөөлөгч багийн дарагч бай иргэдийн өмнөөс одоо сонгогдсон иргэдийн одоо дуу хоолой болж ажиллах гэж одоо ингээд итгэлэн хүлээ сонгосон бид нар ямар ч хэлсэн багч гэсэн одоо цаг хугацааны тэр тухайн цаг хугацаатай зохимжээр одоо бас асуудлыг шийдэж үгийн сонсож дуу хоолой болж ажиллах гэдэг одоо мэрэж байна да. Таны ярин дээрээс нэг үг онцгой сайхан санагдлаа л да. Эвлэлт нь нэгдэж гээд тийм ээ 2 3 ч асуудал дээр бас ингэж харагдаж байна. Тэгэхээр бид бол одоо эвлэлт нь нэгдэжээж эвтэй байхдаа одоо асуудлыг шийдэн ч гэдэг юм эсвэл эвтэй байхдаа бид хүчтэй шүү гэд яриа л байдаг. Гэхдээ яг ингээд бас бодит хэрэг болоод эвлэлт нь нэгдээд ингээд иргэдийн асуудлыг шийдээд юм уу ямар нэгэн одоо ажлыг ард гарчна гэдэг бол их сайхан санагдаж байна. Ер нь ямар ч төвшөнд хүмүүс ерөөсөө л асуудал дээр л нэгдэж л санал зорилгоо бодлогоо ингэж хуваалцаж хүн янз бүрийн бодлоготой байж болно, үзэл бодолтой байж болно тийм ээ.
одоо өөрийн эрх ашиг дээгүүр нийтийн эрх ашиг байна гэдгийг л маш сайн бодох хэрэгтэй. Тэгжил одоо байж иж ямар нэгэн ажил тийм ээ, төрийн ажил, улс төрийн ажил, за одоо нийгэм нийтийн ажил тийм ээ, аж ахуйн нэгжийн ажил ер нь одоо ингээд дэлгүүрт ороод гэхтэл дэлгүүрийн хөдөлгөгч эзэнтэйгээ сайхан нэгдэж ижил тэр ашиг орлого нэмэгдэнэ гэхээс хоёр тишээ харчаад байхад тэр хувийн ажил бизнес нь явахгүй л гэдэг л бас л энэ бол яг л төрд одоо ийм л байх хэрэгтэй байхгүй. Миний хувьд бол энэ зарчмыг маш их бодож явдаг. Аав ээжийнхээ сургаалыг бас энэ дээр бас биелүүлэхийн төлөө бас ажиллаж явж бодож явдаг юм аа тий. Үдсгэлэнт Эден компани баярт мөчүүдийг тань хамтдаа бүтээлцээ. Утас 9158 83 34. Нэвтрүүлгийнхаа дараагийн хэсэгт таны хувьд бас ямар хобби сонирхолтой вэ? Чөлөө цагаас хэрхэн өнгөрүүлдэг вэ? Хобби одоо хүүхэд байхдаа бас хобби маань одоо үгийн сүлжээ нөхөх үгийн сүлжээний хайчилбар цуглуулах одоо надад ийм бүр хоёр ийм одоо тэр үед чинь ийм одоо хавтас мавтас их ховроо зургийн дэвтэр дээр ингээ үгийн сүлжээ ингэж хайчилж наагаад тэрийг ингээ бөглөөд явсан одоо зургийн дэвтрийн хоёр одоо ийм цуглуулга байна. Одоо нас явахаар хобби бас өөрчлөгдөг юм байна. Тэ. Тэгээ одооны хобби бол одоо гэх юм бол тэг яах вэ одоо насаа явахаар үр хөвгтдээ ачицээдэл одоо бүхэл одоо юугээ зориулъя чөлөө цагаа зориулъя тийм ээ сайхан одоо холж исэн ойрч исэн байгалийн сайхнаар одоо ингэж ID зугаадыг гэсэн юуруу явждаг юм байна штэ тий. Аялал гэдэг бол одоо хүний нүдийг нээж яадаг, тэндээс хүн бас өөрийгөө өөрчилж яадаг, нэг шин зүйлийг мэдж яадаг гэд маш олон зүйлийг бас олж авч яадаг тийм ээ. Нэг үе бодвол хүмүүс бас их сайхан амар амгалан тий гэр бүлтэйгээ өнгөрөхийг хүсдэг болчиж залуучууд маань аюу сайхан тийм хандлагатай болж байна. Чөлөө цагаа сайхан одоо байгалийн сайханд явж аялах, хүүхдүүдтэй сайхан тэр өв боломжил байгалийн сайхныг мэдрүүлэх тийм ээ. Ийм бас хандлага бий болчиж за бидний яг 60-аад оны одоо бид нар бол яг л одоо жинхэнэ ажилд нухлагдаад юун тэр нэг 21 хоног 14 хоног амархад тэр аялал маялал гэдгийг мэддэггүй байжээ. Тий. Одоо ямар ч лээсээ энэ амралтаараа нэг тийм юм амжуулъя, ийм юм амжуулъя, хүүхдээ нэг тгий, хүүхдээ ингээ тгий гэдэг одоо тийм сэтгэлгээтэй, тийм орчинд, тийм юугаар өссөн учраас одоо бол өөр болсон байна. Энийг дагаад нийгмээ дагаад одоо бид нар бас нэг тийм юу гэдгийг одоо сэтгэлгээ бас өөр болоод ач зээгээ аваад ээж аав нь ажиллаа сайхан хийж ач зээгээ аваад сайхан чөлөөндөө гарсан эмээ өвнөр сайхан байгалийн сайхныг аялал. Энэ нэгдүгээрт энэ аялж ингээд одоо сайхан сэтгэл санаагаа сайхан амар амгалан байгаа боловч бас хөдөлгөөн юм шиг байгаа. Бас хөдөлгөөн энд бас нөлөөлж байгаа тийм ээ. Гэртээ суугаад галтгоо гэр юу хоёрын хооронд ингээд яваад ахын хооронд бас нэг алхаад өглөө босоод тэр сайхан уул хадаар алхаад ингээд явхад хоёрдугаар tas хөдөлгөөн. Хүнд болвол ээж аваас одоо өвлөж ирсэн дадал, зуршил гэдэг бол насан туршдаа бас тухайн хүнийг ингээд дагаад ижидэг тийм ээ. Тэгээд таны хувьд бас эцэгхээс ямар одоо ёс суртахуун, ёс зүйг бас уламжилж үнийгээ бас өөр хөвгтдээ бас сурган хүмүүжүүлж байна вэ? Өөр хүүхэд ач зээгээ одоо сурган хэрхэн хүмүүжүүлж яана гэдгээс өмнө би бас сайхан ээж аавын хүмүүжлэр өссөн учраас бас ээж ааваа дурдж гэж бодлоо. За манай аав бол аав ээж маань малчин бүр дээр одоо удам судраараа өвөг дээцээс сайхан малчин ард түмэн. Тэгэхээр ээж аавынхаа тэр сайхан хүмүүжлэр тэр ажилч хөдөлмөрч хүмүүжлэр бид нар өдий зэрэгт өссөндөө би бахархаж явдаг. Ээж аав маань тэнгэрт байгаа ч гэсэн одоо үр хөвгтөө байнга сайхан ингээ харж ивэддэг гэдэгт би одоо бас их сүсэглэн их бас бахархаж яадаг юм аа. Тэгээд манай аав бид нар намайг 26 таа байхад тэнгэр тайлсан. Тэгээ би бас тэрнээс хойш залуу байхдаа юм боддоггүй байжээ. Тэрнээс хойш бол аавынхаа одоо ингээд байнга сургаж байсан, бидний ирээдүйг харсан юм шиг хэлж байсан, хүмүүжүүлж байсан юм маань одоо бас тэнгэр тайлснаас хойш бодогддөг юм байлээ. За ээж аавынхаа хүмүүжлийг бид нэр тэр хүмүүжлэр өссөн юм бол ач зээ хүүхдээ яг тэр хүмүүжлэр өснө, ач зээгээ яг тэр хүмүүжлэрээ л өсгдөг юм. Ийм сайхан одоо тийм уламжлалтай. Ер нь манай Монголын ард түмэн бол өөр хүүхдээ хүмүүжүүлэхдээ агуу ард түмэлдөө загин зэмэлж ийсэн ч тэр загин зэмэлж байгаа үгийн дотор нь дандаа сургаалын үг, хүмүүжлийн үг явж идэг. Чи одоо уршаа гიშгтээ ургаа хатчиг байна гэд ингээд нэг хотод салхуураад байна л гэсэн үг байхгүй юу? Одоо бол ээж аваад бас жоохон
энэ тал дээр бас надад хатуу хахир ширүү янз бүрийн үг хэллэг хэлээд байгаа нь бас ингээд бас бодогдоод идэгий. Тэгэхээр энэ сайхан ээж аавынхаа хүн бүхэн сайхан ээж аавын хүмүүжлэр өсөж байгаа. Ээж аавын хүмүүжлэрээ өссөн юм чинь өөр хүүхдэд дагаад сайхан хүмүүжлэр өсөж байгаа. Тэгэхээр сайхан одоо уламжлалтай ээж аавынхаа сайхан үг хэллэгийг одоо бас бити мартаасаа гэж миний хувьд бол боддгийг. Аав маань бидэрт ингэ сурд. Ерөөсөө хүний үг даацур. Хүний үг даацурсан өөрийгөө л авч явдаг. Хүний үг даацураагүй юм бол тэр өөрийгөө танихгүй мэдэхгүй авч явж чадахгүй. Тийм учраас хүний үг даагаад өөрийгөө авч явж байгаа хүн айл гэрээ эрэгтэй чалгаагүй эмэгтэй чалгаа айл гэрийн амьдралыг аваад явахыг чадвартай болно. Ходол хэлж болохгүй, хулгай хийж болохгүй, хүний хуурч мэхэж болохгүй шүү хүүхдүүд минь. Байнгын одоо аав маань байнгын одоо сургаалын үг хэлдэг байсан. Тэгэхээр одоо би ач зээнэртэй хүүхдүүдээс хэлдэг. Эмээ өө чинь бас ингэж хэлж ийсэн. Эмээ чинь одоо ингэж хэлдэг байсан гэдээ одоо нэг тэр сургаалынхаа нөгөө хүүхдүүдтэй хэлээд ингэ. Тэгээд олуулаа бид нэр 12-лаа эцэгхээсээ. Тэгээд 12-лаа өссөн юм чинь энэ сайхан хүүхдүүдийг ингэж сайхан эрүүл саруул өсгөх чинь тэр одоо аав ээжийн буян аав ээжийн маань сайхан ач одоо буян гэдгийг одоо бишрэхээс өөр арга байхгүй. Тэгээ одооны үед бол явахтай нэг 2-1 хүүхд өсгөхөд бас л нэлээл эмээ өвөтэйгээ илбэж байж байгаа л ингээд бас л тэгэхэд 12 би боддгийг 12 хүүхдийг бүр сайхан эрүүл саруул сурлах боловсралтай ажилтай хөдөлмөртэй ингээд өсгөх гэдэг ээж аав маань унтдаг байсан юм уу гэж одоо бас бодогддог шүү дээ. Тэгээд миний аавын ганц хэлдэг юм олон хүн эвгүй байх юм бол унчин ганцаас 7 дор явна шүү хүүхдүүд минь гэх. Ингээд байнга л нэг сургаалын үг хэлдэг ийм сайхан хүн байсан. Тэгээ ээж маань бол маш их хөдөлмөрч. Ерөөсөө л энэ 12 хүүхдийг л одоо тэр үед ч ямар бэлэн хувцас гэж байхгүй тийм ээ. Хамгийн том ах маань одоо 60 гарчаад 70 хүрэх гээд явж байна. Тэгэхээр тэр үеэс нь бодоход би бол тэр үед бэлэн хувцас байхгүй байнга л өвөл дээлээч оюун 100ч дээлээч оюун бүхэл хувцсыг энэ 10 хэдэн хүүхдийн хувцсыг оёод ингээд сайхан мөр бүтэн сайхан ингээд өсгсөнд нь би бас ээжигээ бас их одоо бодоход их бас хайрлж бишрээд явдгийг. Яаж юм ингэж одоо бүхэл хүний хувцс мөрийг ойж ингэж явсан. Тэг их уран айгуу тийм мундаг одоо тийм тухайн нийгэмдээ одоо нийгэмд байсан бол манай ээж тийм нэг их уран их зураач тийм хүн бай. Бас тэр авьяасаа хөгжүүлээд их гой сайхан мундаг одоо эмэгтэй байх байсан байх таа гэж боддгийг. Би нэг ээжигээ дурсаж ярих айгуу дуртай. Одоо шинэ жил болно гэж хүүхдүүдийг нэг амтан хайчилж иргээ. Бидний үед чинь ямар бэлэн юм байхгүй дандаа л нэг амтны дүр сайжлуулна, чимэглэл сургуулаа чимэглэнэ л гэж ингэ шүү. Тэгэхээр л ээжэд амтны дүрсийг хайчилж ирэхсэн, зурж ирэхсэн гэдэг ээж ерөөсөө ингээд 5 гушин мадыг зураад л хайчлаад л тэгээд ингээд нэг тохдог юугаар ингээд яадаг шүү дээ. Хайчилдаг шүү. Тий одоо утсан дээр дохоод ингээд заал чимгэлдэг байсан шүү. Тэгэхээр ээж маань тэрийг бүгдийн бүх хүүхдүүдтэй 5 гушин мадыг хайчилж ингэж бүр бэлдэж өгдөг байсан. Тэгэхээр би одоо боддгийг их мундаг одоо авьяасаа хөгжүүлнэ гэдэг яг энэ нийгэм төрсэн бол ээж нас агуу хүн байж дээ, их уран хүн байж өөрөө тийм авьяастай учраас сэтэд малгай оён малгайны загвар гаргана. Манай Сэргэлэн сумын одоо нутгийнхан бүр мэдэндээ тэрваа малгай, энэваа малгай гэд малчтын малгай, малчин хүний малгай гэд ингээд өөрөө бүр тэр юуг гаргаад зохиомжинд гаргаад хээ угалц яагаад ингээд бас аюу гой малгай ойсон байдгийн. Тэгээд нутгийн бас тухайн үеийн хүмүүс бас тэрваа малгайг одоо дуурайж оё тэрваа малгайг өмсөйгээд бас их ярьдаг байсан, бахархдаг байсан. Тэгээд сайхан ээж авийн хүмүүжлэр бас ингээд үе одоо дараалаад хүүхдүүдээ ингээд хүмүүжлэл явдаг юм байна. Миний хувьд бол хүүхдээ хүмүүжлэхдээ ерөөсөө л сайхан сэтгэлээрээ ажил хий. Ажлыг бол дуустал хий. Ерөөсөө ажлыг сэтгэлгүй бол ажил бүтэхгүй тийм ээ. Тэр одоо ЗДБ хэлдэг. Энэ ажлыг чадахгүй байна гэж битээ хэлж чадахын төлөө. За бүр болохгүй бол судал унш. Энэ хүний гараар бүтсэн байж таараа. Хүний оюун ухаанаар л энэ бүтсэн байж таараа. Тийм учраас ямар нэгэн ажлыг сэтгэлээрээ хий. Сайхан хүнтэй, итээ, эвтэй зөв сайхан хүн бол сурлуугууд тэнтэй тэрнгөө сургуулаараа боловсрлаа эзэмшээ цаашаа өөрийгөө дайчлаад одоо дээд боловсрлаа эзэм. Хамгийн гол нь одоо хүн байх сайхан зөв сайхан сэтгэлгээтэй зөв хүн байх сайхан ээлдэг зөвлөм тийм ээ. Ийм л одоо сайхан хүн бол хүмүүжил. Ээж аав хүмүүжлийг тэгэл уламжлаад өрөвдөө өсгөөд одоо өсгөхнөөс хүмүүжлийг бас хамтдаа одоо ингээд явж байна. Та
таны залуу нас бол одоо насны тухайн үеийн нийгэм бол маш их юм хөдөлмөрлөдөг ажил хийдэг л одоо юм нийгэм байлаа шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүн бол одоо өөртөө цаг гаргаж өөрийгөө хайрлаж гэдэг юм өөрийгөө хөгжүүлнэ гэдэг. Ер нь одоо бол хүн болгол өөрийгөө хөгжүүлэхэд их цаг гаргадаг болсон байна. Тэгэхээр таны залуу байх үед одоо тэр нийгмийнхаа онцлог байна л да. Тэгээд одоо маш их ажил хийдэг л юм үе байсан. Тэгэхээр тухайн үед ер нь өөрийгөө бас хэрхэн яаж хөгжүүлж байв? Одоо ингээд хүн чинь насан туршдаа суралцсан гэдэг учраас одоо бас өөрийгөө яаж хөгжүүлж байна? Ер нь хүн бүхэн одоо бас насаа эцэс болтроод одоо суралцах гэдэг хандлагыг бол одоо дэлхийд даяар бас ер нь олон улсын ингээд хандлагыг харахад ер нь одоо та настай болжээ, одоо та болноо гэдэг хандлага бол одоо олон улсын хэмжээнд байхгүй гэдэг юм билээ. Би ерөнхийдөө бас ингээд хүн бүхнийг мэдэндээ манайхан бол яг одоо та ингээд өндөрөөс сэдвтэй гарлаа. Одоо таны бас надад залуу үе дэмжлэггүй яах вэ? Залуу үе боловсруулгүй, залуу үе сонголгүй яах вэ? Гэхдээ одоо хүн бол насан турш одоо боловсрч байдгийн билээ. Би нэг юм боддгийн одоо ингээд бид нар үед их ном уншдаг байсан. Одоо номын сайн нөхөр гээл тэмдгээр одоо урамшуулаад ном одоо айл бүхэн номын сантай. Одоо саяхан хүртэл одоо манайх болгон суманд одоо байхдаа болгоноос нүүж ирэхдээ манай одоо номын сангийн ном гэхэд нэг 3 ийм яавлагны хайрцаг байдаг. Яавлагны хайрцаг дүүр номтой байсан. Ном одоо наашаа нүүж ирэхдээ. Одоо би тэр номоо хаяа ингээд сөхөөд харахад одоо төрөл бүрийн одоо ном. Тэр үеийн одоо янз бүрийн одоо түүхийн ном тийм ээ. Янз бүрийн сонирхолтой гой ном гардаг байсан. Тэгэхээр би хойч үедээ хэлэхэд ерөөсөө насан туршдаа суралцсан гэдгийг сайн бодох хэрэгтэй. Хүний суралцах хүний юу бол тийм одоо насны хязгаар гэж байхгүй. Ер нь түүхээ бид нэр аягүйх дутуу судалдаг байж. Одоо би нэг зүйлийг ингэ бодож байгаа. Одоо ингэ түүх талын юу кино дээр үеийн Монгол кино энэ төр бол нэг үе бол гарахаа болоод тасарсан байсан. Одоо яг одоо нийгэм солигдоод байх үед. Одоо бол эргээд одоо нэг сайхан дээр үеийн түүхийн кино маань одоо гарч эхэлж байна. Тэгэхээр одоо хойч үедээ бидний одоо ганц зүйл маань хийх зүйл маань юу гэвэл түүхийг маш сайн судлуулах хэрэгтэй юм байна. Түүхийн талын номыг одоо уншуулах хэрэгтэй юм байна. Одоо манай хүүхэд ялгаагүй ер нь хүүхдүүд ер нь тэмлэх түүх талын ямиг бас нэлийн тутмаг юм болов гэж байна. Өөрөө бас тэр тал дээр нэлийн одоо түүхийн талын ямиг одоо судлах. Тэр үед яг үедээ бид нэр маш их гэр орны ажил гээд ерөөсө хавар боллоо төл мал дээр сургуулийн хүүхд амраад гарчин 100 боллоо яг уу сайсуу гээд одоо ингээд чөлөө завгүй л одоо хүүхэд байхдаа л зуны амралтаараа сайсууны ажил гээд гарчин намар болон гудал хадлан тэжээл одоо өвс тэгээд л хөрзөн хороогоо бэлтэх гээл ингээл ер нь жилийн 4 удирд том хүн ямар ажилтдаг хүүхэд яг л тийм байдаг байсан. Тэгэхээр тэр үед ч бас одоо нэг нийгэм маань бас тийм байсан учраас бас нэг тийм ном уншаад яг ном уншижсэн айхтар одоо юм чөлөө зав нэх байдаггүй л тэр юм түүхийг би бас их дутуу бас уншдаг. Одоо ингээд үзээд тахад маш их дутуу юмуд байдгийн билээ. Тэр телевизээр гарч чад тэр гээгдсэн түүх гээд нэг аюул сайхан нэвтрүүлэг гардаг. Тэрийг бол одоо ээж аваад хүүхдүүдийг одоо маш тэр нэвтрүүлгийг үзүүлмээр байгаа юм болов уу гэж миний хувьд бол бас тэр талын сонирхол одоо их бий болчиход байна тий. Тэгээд 3 сарын 8 буюу Мартын 8 гэ бидний ярьжсэн. Энэ баярын өдрийг таны удаас хэрхэн тэмдэглэдэг вэ? Ер нь яг утга учирыг нь бас юу гэж ойлгож явдаг вэ? Хүүхдийн одоо их хүрсэн баяр гээд одоо 6 сарын 1 болчлаа тий. Мартын 8 гэж зөвхөн ээжүүдийн баяр гэж. Одоо ээжүүдийн баяр гэхээсээ гадна одоо эмэгтэй хүний эрхийг хамгаалах, эмэгтэйчүүд эрхийнхээ одоо төлөө дуу хоолойгоо хүргэх тийм ээ сайн сайхны төлөө дуу хоолойгоо хүргэх эвлэлтэн нэгдэх ийм л өдөр байгаасаа гэж боддгийг. Дээрх үед бол явахтай манай ээж аав мал нэг актер тийм баяр ёслол тэмдэглээд их зав байдаггүй. Одоо Мартын 8 ээжүүдийн баяр гэдэг их л зовд нэг аим сумын төв дээр ирж нэг төлж эмэгтэйчүүдийн нэг уулзалт тийм шугамар хийдэг гэсэн. Одоо нийгэм маань өөр болоод ер нь баяр гэхээсээ миний хувьд бол тийм эрхийг хамгаалах, сайхан эвлэлтэн нэгдэх, сайхан дуу хоолойгоо хүргэх эхчүүд, ээжүүд сайхан ингээд сайхан ярилцсан тийм ээ. Сайхан одоо болохгүй зүйлээ сайхан нуугу биентэйгээ хуваалцсан, туршлагаа хуваалцсан ийм сайхан л өдөр байгаасаа гэж миний хувьд. За миний хувьд бол яг
ээжигээ байхад ээж дээр очдөг байсан. Ээж дээр очих шиг хамгийн сайхан одоо эмэгтэй хүний одоо эмэгтэйчүүдийн баяр Мартин 8-ны баяр ингээд хамгийн сайхан тэр байсан. За тэгээ хамт олноосоо сайхан хүүхдээ сарнаа хүүхдүүдээс сарнаа авч ингээд л одоо их үрсийн ээжүүдийн одоо Мартин 8-ны баяр одоо миний хувьд л ийм л болж өнгөрдөг тэ. Эгэл эмэгтэй нэвтрүүлэгт маань урилгын маань хүлээн авч хүрэлцэн ирж халуун дотны яриа өрнүүлсэн лам төлөөлөгчтэй маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн зүгээс манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа Сараана цэцгийн дэлгүүрийн энэ сайхан цэцгийн баглааг бэлгэлье. Оо ямар гоё. Баярлалаа. Манай хамтанд баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Сараана цэцгийн дэлгүүр. Таны хүсэл бидэнд эрхэм. Утас 91 тэгдэрүү 74 75. Таны хувьд бас цэцгэн тэр дуртай вэ? Цэцгэн дуртай. Цэцгээр л эмэгтэй хүний зүүрэлдэг юм байлээ. Баяраар одоо нэг актер одоо үр хүүхдүүдээс тийм гэж хүн ер нь эмэгтэй ээж хүний хувьд эмэгтэй хүний хувьд бол сэтгэлд нь буудаггүй юм байлээ. Нэг сайхан үг хэлээд нэг сайхан дотны сайхан тэрвэрлт хийгээд цэцэг бэлэглэхдээ эмэгтэй хүн бол тэгээд л одоо баярлж байгаа хамгийн их баяр баясгалан нь тэндэл байдаг гэж миний хувьд бол боддог. Баярлалаа. Танд амьдралын сайхныг хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ Эгэл эмэгтэй нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн зочноор Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Лам Дулам оролцлоо.